Хүмүүсийн дуу хоолой Сэцэн подкаст цуг. Танд хүрч байна археологч Өнөр Баяр болон хөтлөгч Энх Уянга бидийг хөтлөн хүргэх хэний хүүхэд вэ нэвтрүүлгийн цааш нэхэн дугаар их эхэлж байна. За ингээд өнөрөөдөө болон үзэгчдээ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За бидний хүргэх хэний хүүхэд вэ нэвтрүүлгийн анхны дугаараар хэний тухай ярих байна. За Монгол ард улсын шүүх цаазын бичгийн 43, гадаад улсын хувьсгалын эсэргүү этгээд нартай харилцсан. 44, улсын нууцыг гадаад улсад хуулан авч шилжүүлсэн. 45, улсын ба аж ахуй байгууллагын явдалд хувьсгалын эсэргүү хор хөнөөл хүргэсэн гэх зэрэг зүйлээр ялын дээд хэмжээ төлөвлөн бүрэн эрхт комисс руу 1937 оны 10 сарын 23-нд шилжүүлснээр онцгой бүрэн эрхт комиссийн 1937 оны 10 сарын 25-ны 1-р тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр буудан алж хөрөнгийг хураахаар таслан шийтгэжээ. За энэ түүх бол Эзэн богд Чингис хааны удам Батмөх Даян хааны 11-р хөвгүүн Гэрсэн жалаар хунтайжийн удам угсаа Алтан ургийн үр хойжис Сэцэн хаан аймгийн сүүлчийн ноён Цэрэн дондвийн Наваа нэрнгийн түүх юм. За бид тэгэхээр хэний хүүхэд вэ нэвтрүүлгийнхээ анхны дугаараар одоо манай Сэцэн хаан аймгийн сүүлчийн хаан Цэрэн дондвийн Наваа нэрэн хаангийн тухай одоо талаар ярих нэ. За сая манай өнөрөө хэллээ л дээ 43, 44, 45 гэдэг одоо тухайн үе буюу 1937 оны их хэмэгдүүлэлтийн үед одоо ихэнх одоо хангуудыг за энэ зөвлөнгээр яллаж ихийг нь буудан хороож заримыг нь 10 жилээр хорж за заримыг нь бүр цөллөгт явуулсан одоо их тийм хар түүх бидний Монгол улсын түүхэнд байдгаа. Тэгэхээр энэ түүхэнд бас бидний сүүлчийн хаан Цэрэн дондвийн Наваа нэрэн хаан маань бас өртөж амнасаа алдсан энэ хашин түүхийг хуваалцах нэ. За тэгээд хэдлээнүүд бол Наваа нэрэн Сэцэн хаан аль үеэс аль хүй хүртэл явсан. За тэгээд энэхүү өөрийнхөө амьдарч исэн хугацаанд яг ямар зүйлс хийсэн гэдгийг ерөнхийдөө танилцаад орондоо ярилцаа авчээ. За тэгээд энд бол Сэцэн хаан Наваа нэрэн Манжийн Бадаргуул төрийн 13 дугаар он буюу 1887 оны Улаагчин дахиад жил Сэцэн хаан аймгийн Сэцэн засгийн хошууны нутаг Хөгн одоогийн Хинтээ аймгийн Баян утга сумын нутаг Цантай хоолой багийн баруун тарганы Хөгн гэдэг газар төрсөн гэдэг. За тэгээд Сэцэн хаан Наваа нэр нь болохоор энгийн одоо цолгүй алтан угсаатай хүний гэр бүл төрсэн гэдгийг. За тэгээд түүний эцэг Цэрэн дондов бол ерөнхийдөө залуу одоо эдэр насндаа ерөнхийдөө өөд болсон гэсэн мэдээлэл байдаг. За тэгээд түүний эцгийг өнгөрсний дараа Сэцэн хаан дэмчигдэрж одоо өөр дөрөө асран очиж хүмүүжүүлсэн байдгийг. За тэгээд 7 настай байхад нь одоо шашны сургуульд өгч за Эрдэм номын боловсрол эзэмшүүлэхийн төлөө тухайн хүүхдийг одоо сурган хүмүүжүүлж одоо чиглүүлсэн байдгийг. За энэ хүү үйл явдлынх нь одоо үр шимээр за дэмчигдэрж одоо хэмээх Сэцэн хаан Наваа нэрэн одоо Сэцэн хаан болох гэдэг замыг бүгдийг зааж өгсөн гэж хэлж болдог. За тэгээд 1910 онд Наваа нэрэн Сэцэн хаан болон өргөмжилсөн байдаг. За энэ тухайн үед болохоор Сэцэн хаан Наваа нэрэн яагаад Сэцэн хаан болгосон гэдэг асуудал бас яригдана. Яагаад тэр өөрийнх нь Алтан ургийгч зэрэг дэвгүү аян хүн. Зэрэг дэвгүү хүн бохгүй юу? Харин үндсэн шалтгаан нь бол энэ хүний суурь босрол зөв хүмүүжсэн мөн Сэцэн хааныг өмгцсэн гэдэг зүйл явсан. За тэгээд Сэцэн хаан Наваа нэрэн өөрөө болохоор шашин номын хүн. Ер нь бурхны шашинд бол орсон тийм бурхан номын хүн бохгүй юу? За тэгээд өөрийгөө Сэцэн хаан болно, ер нь хошуу ноён болно гэсэн бодлого байдаг гэсэн гэж үздэгээ. За тэгж үздэг байсан боловч яг өөрийнх нь үеийн зэрэг дэвтэй тийм алтан ургийн одоо залуучууд байгаа гэсэн үг тийм. Бас нэг хэдэн залуучууд өөрийнх нь үеийн залуучууд байсан гэж үзэж болно. Наваа нэрэн хаан чинь ерөнхийдөө 20 гаруй наснда хаан 23 настай. 23 наснда тийм ээ. Тэр үед бол яг энэ одоо
яг Алтан уургийн шууд тусааны за мөн одоо энэ дэмчиг дорж ханг залгамжлах тийм одоо хаан суурьнд залгамжлах эрхтэй тийм залуучууд бас байгаад байсан гэдэг. За тэр залуучуудын талаар ярих юм бол бүр их мэдээлэл байхгүй л дээ. Гэхдээ яг тухайн үед Сэцэн хаан Наваа нарыг өргөмжлөхөд одоо энэ нэг нэрсийг гаргаж байгаа юм. Дараагийн Сэцэн хэн байж болох вэ гэдэг асуудал. Энэ эдгээр хүмүүс бас байж болно гэсэн нэрс. Тэр нь ер нь бол Сэцэн хааны одоо Сэцэн болохын одоо суудл хэргийн төлөө яг хан хөвгүүд хооронд бол маш их тэмцэлддэг байсан. Энэний жишээ бол яг энэс харагддаг. За Наваа нарын хан болох үед за Наваа нар ч өөрөө за Наваа нарын Сэцэн маань өөрөө Сэцэн хаан Арцидын шууд угсааны ач хүүхэд байхгүй юу? За Сэцэн хаан Арцидын одоо ууган хүү Оржин жов гэж байгаа. Оржин жовын хүү Цэрэн дондоо гэдэг. Одоо нөгөө цалгүй аав нь байгаа. Тий, Цэрэн дондоо гэж одоо Наваа нарын аав шүү дээ. Тэрэн дондовын хүү 23 настай Наваа нар гэж нэр гарч байгаа юм. За мөн энэ 14 дугаар Сэцэн Махашир гэж байгаа. Энэ бол Арцидээс урагш яваад за энэний одоо удмын одоо гэлэг дондов Цэрэнжав гэдэг энэ хоёр залуу байсан байгаа Алтан уургийн. За тэгвэл энэний угсааны Дорж Палам Дэмчиг Дорж гэдэг хоёр хүн байгаа юм. Энэ хоёр байгаа юм. Өмнөх хоёр нь бол биш шүү. Дорж Палам Дэмчиг Дорж гэдэг. За энэ хоёртой мөн адилгаар Бэх очир Чагдар сүрэн гэдэг хоёр. Яг Алтан уургийн одоо залуучууд аахгүй залуучууд гэж яг тэгвэл энэ нас нь тодорхой байсан 18-аас 20 насны ийм залуучууд байгаадсан гэдэг. Хантай ойролцоо насны замын дээрээс нь яг хан залгамжлах эрх бүхий гэдэг үг. За тэгэл яг энэ нэрсийг гаргаад цэс үлдэж байгаа байхгүй юу? За эдгээр Сэцэн болох боломжтой байна. Бүгд Алтан уургийнх болж болох юм байна. Сэцэн болж болно гэсэн үг шүү дээ. Дөрөнд би буруулчлаа Алтан уургийнх гэж Алтан уургийнх болно гэж буруулчлаа. Энэ Алтан уургийн хүүхдүүд Сэцэн болох боломжтой гэдгийг харуулж байгаа байхгүй юу? За тэгвэл энэ дээр болоод тухайн одоо хошуу ноёдууд тэ язгууртнууд одоо дээш нь манжийн одоо журган руу манжийн ус руу өсөлтөө өгнө. Сэцэн хаан дараа нь хэнийг сонгох вэ гэдэг. За яг энэнийг даваа одоо манай ханууд бол хошуу ноёдууд сонгон шалгуулт хийсэн байгаа тухай үедээ. За тэнгүүд Наваа нэр нь л хамгийн ойрхон болж өгсөн. За үндсэн гол шалгуур нь бол Эрдэм номд боловсрсон. За дахиад нэг үндсэн шалгуур бол Хяад борж байгаа үг юм. Алтан уургийн гэсэн үг шүү дээ. За тэгээд үндэрээ тулгуурлаад энэ хүн яаж болох вэ гэвэл засаг төрийн үйл ажиллагааг бүрэн явуулах боломжтой юм байна. Хамгийн ойрхон байна гэсэн үг. За тэгээд энэ хүнийг ерөнхийдөө мэдээллийг нь цуглуулад дээш нь өргөсөн байгаа юм. Манжин хаан руу. За тэгээд манай үзэгчид бас яг бид хоёрын ярианаас бас ойлгох юм бол энэ бол одоо 1910-ад оны үеийн талаар ярьж байгаа. За энэ үед бол одоо манай Монгол улсын Монгол улс маань өөрөө яг манжчин улсын одоо сүүлчийн одоо дардлаас гарах цаг хугацааны сүүлчийн цаг хугацаа гэсэн үг шүү дээ. Яг тэр үеэр бид бол одоо сүүлчийн хаан Наваа нарын ийм байдлаар залсан. Зөв яг энэ тайлбар заавал байх хэрэгтэй тий. Одоо түүхий мэдж байгаа хүмүүс байгаа, жоохон гадралдаг хүмүүс ч байгаа, мэдэхгүй хүмүүс байгаа боломжтой байхгүй юу? За энэ цаг хугацааны тухай бид ярьж байна. За тэгээд тухайн үед Манжин хаанаас одоо Манжин гүрнээс одоо манай хүсэлтийг хүлээж авч байгаа юм. Сэцэн аймгийнхны хүсэлтийг. За тэгээд юу болсон бэ гэхээр 16 дугаар жарны цагаагч морин жил. Цагаагч нохой жил. Манжин хэвч ёсны 2 дугаар он. За өмнө нь бол энэ чинь нөгөө он цаг өөрөөсөн шүү. Яг манжин төрийн би яг оныг өөрөөр хэлж ирсэн. Сайн харах юм бол. За энэ болохоор нөгөө манжгой авсчихад байгаа тийм ээ. Гэхдээ энд болохоор дараагийн хаан төрсэн байсан. Тийм. Асуудал واخгүй. Хаан. Тий. Дараагийн хаан болоод 2 жил болсон үгүй байхгүй юу? Тийм тий. 16 дугаар жарны цагаагч нохой жил буюу манжин хэвч ёсны 2 дугаар он. Яг одоо аргын толлоор л 1910 оны зуны сүлсарт гэхгүй болсон үйл явдал. Сэцэн хааныг манжид дүрсэн байгаа. Манчин гүрэн одоо Бээжинд дүрсэн байгаа. За тэгээд тухайн үед манчин гүрний эзэн хаан Бүе 2 настай байсан. За тэгээд хааны хишгт мөргөж хааны залгамжаа оноо бол авсан баггүй тухай. Энд нөгөө манай Сэцэн хааныг залагдах одоо нөгөө манжчин гүрнээс бүлээн зөвшөөрөх цаг хугацаа шүү дээ. За энэ үед гэх юм бол бас нэг сонирхолтой түүх нь Наваа нарын хаан бол одоо Сэцэн хаан аймгийн сүүлчийн хаан байсан бол за энд дурддагдж байгаа манжчин буюу Айсын гэрээ овгийн Бүе хаан бол дөнгөж 2 настай буюу үүн дээр дурддагдж байгаа хэвт ёс гэдэг нь энэ одоо Бүе хааны одоо өөрийнх нь юу байгаа? Оны цол байгаа. Энэ нь болохоор
хүйгийн өмнөх хаан буюу Бадаргуйлт төр нас орсноос хойш одоо цаг хугацаанд за Бадаргуйлт төр хааны дүүгийнх нь хүй хаан ширээнд залгамжлагдсан он буюу хэвж ясны 2 дугаар он гэж ингэж явж байгаа шүү. Тэгэхээр энэ бол одоо манай Манжин хааны ч одоо сүүлчийн хааны одоо хүлээн зөвшөөрсөн цаг хугацаа мөн одоо манай Цэцэнхан аймгийн одоо сүүлчийн ханг хүлээн зөвшөөрсөн цаг хугацаа. А үүнийг бол бас тухайн үед бол одоо Бадаргуйлт төр хааны дүү Чүнчин ван Зайфон удирдах байсан гэсэн ийм түүхэн бичиг байт юм аа. За тэгэхэд Наваа нарын Цэцэн хааны амьдрал үйл ажиллагааг одоо бусад Цэцэн хаануудаас ялгаж болдог. Тэр нь амьдралын түүхэл ерөнхийдөө сүүлийн Цэцэн гэдэг утгаараа ерөнхийдөө хүмүүс бол судлаачид энэ төр бол шууд ялгчдаг байхгүй юу? Яг тэгвэл энэ бол маш олон үйл явдал зохиогч. Сүүлийн Цэцэн хаанд бол маш олон үйл явдал нэг зэрэг Монгол улсын хувьд ч гэсэн тийм ээ. За тэгэнгүүт ингэж байгаа юм. Судлаачид Цэцэн хааны үеүүдийг 3 авч үзэж байгаа. Эхний Цэцэн хааны үе, дунд үе, сүүл үе гэдэг. Эхний үед нь бол Шолоогоос хойш 4-р Цэцэн хаан хүртэл явна. За энэ бол Шолоо Цэцэн хаан бол Манжчин гүрний эсрэг бол маш их тууштай тэмцэжсэн бодлого хүртэл явуулж ирсэн байхгүй юу. За тэгээд дараа нь бол 5-р Цэцэн хаан өмнөхөө буюу Содом дорж гэдэг, Соном дорж гэдэг. Зарим сурвалж бичгтэр Соном хүртэл гэсэн байдаг. За тэгээд эндээс болохоор 5-р Цэцэн хаанаас 19-р Цэцэн хаан хүртэл ерөнхийдөө Манжчин гүрний шууд удирдлагын дотор явсан. Бүх бодлого шууд Манжчин гүрнийхаар. Харин сүүлийн Цэцэн хаан буюу Наваа нэрэн 20 дахь Цэцэн хаан дээр дахиад өөр бодлого явсан. За энэ дээр юу явсан бэ гэхээр бодлого гэж юм буруу шүү. Энэ нөгөө Манжчин гүрний удирдлага Манжчин гүрний удирдлага дор гэж хэлчихэж болж байгаа байхгүй юу. За дөнгөд сүүлийн Цэцэн хааны үйл явдал маш сонирхолтой. Энэ нь бол монголчуудын 2 их хувьсгал. За тэгэлгүй. Орж иж байгаа энэ дотор. За тэгэнгүүтээ 3 улсын төр зэрэг зүтгэсэн гэдэг. Цэцэн хаан цолтойгоо шүү. Тэгэхээр энэ бол маш сонирхолтой. Тэгэлгүй яах вэ? Бусад цэцэнүүд бол ингээд яг өөрсдийнхөө үед бол яг өөрсдийнхөө түүхэн үедээ ингээд үйл ажиллагаанд явсан бол Цэцэн Наваа нарын байна. Нэр маань арай л нэг өөр амьдралын тийм хүчтэй дондор явцсан гэж шууд харж байна. Саяны өнрөөгийн хэлдгээр бол одоо нөгөө Цэцэн хангуудыг 3 хуваагаад байна шүү дээ. Тэгэхээр одоо яалтчгүй Шолоо Цэцэн хааны үеэс бол одоо Монголын төр Манжчин гүрэнд одоо дөнгөж дагаар орсон эхний үеуд явж байгаа тий хангуудын үе. Тэгэхээр үүнд чинь мэдээж одоо хүлээн зөвшөөрөхгүй байх, дайн тулаантай үе одоо эсрэг тэмцэх гэдэг оролдлогууд явна. За дунд үед буюу одоо нөгөө яг эд одоо тэр үеийн хангуудад ерөнхийдөө хүлээн зөвшөөрөх маягтай тий тэгж явж байгаа үе. Харин манай яг одоо бидний өнөөдрийн энэ хэний хүүхэд вэ? Нэвтрүүлгийн гол эзэн болох Наваа нарын хангаас ахвал одоо энэ одоо тийм сонирхолтой буюу одоо сүүлчийн хан гэдгээрээ одоо цаг хугацааны хувьд бол одоо гол эзэн болж явж байгаа харагдаж байна л да. За тийм. За ингээд Цэцэн Наваа нарын маань 23 настай да. Маш залуугаар бас хан болж байгаа байхгүй ер нь бол. За тэгээд чин гүрний одоо нөлөөнд байхдаа энэ юу хийсэн бэ гэсэн үг. Тийм ээ. Яг одоо Монголын түүхэнд юу хийв? За яг хоо Цэцэн буснаар бол Манжчин гүрний бодлогын дагуу одоо бүх одоо үйл ажиллагаа явуулна. За тэгмүүд энэ хүн яг тухайн нөхцөл байдал монголчууд Манжчин гүрнээс одоо тусгаар болохыг маш их тэмцэж эхэлсэн байдаг үе. За тэгээ энэ үед бол 10 онд Цэцэн буснаа болоод 11 он гэхэд ерөнхийдөө энэ үед бол маш их эрчимтэй ерөнхийдөө одоо болж эхэлсэн. За хамгийн сонирхолтой баримтууд гэх юм бол одоо баримтан дээр ярих болохгүй тий. Одоо энэ ингэсэн байж магадгүй гэхгүйгээр 1911 онд үндэсний хувьсгал хүчин зүтгэж одоо Манжин төрийг зүтгэх одоо маш том тийм үйл явдал болж байгаа. За энэний нэг баримт гэх юм бол 1911 оны 100 Богд уулын нөхдөй яамд хийсэн. Одоо Богд хаан болон Монголын хан ноёдуудын уулзалт зөвлөгөн багхгүй юу? Тий. За энэ уулзалтын үеэр ингэдөө одоо манжаас тусгаарлахын зөв эсвэл манжигаа нөлөөнд байгаад байх юм гэдэг асуудал байсан. За тэгэнгүүт ерөнхийдөө хэлээд тусгаарлая гэдэг шийдвэрүүд тухайд ярьдаг. Одоо монголчууд мэдчихэж байгаа ерөнхийдөө одоо энэ чинь яг Богд хааны хаан залхахын өмнөхөн үед болсон үйл явдал байхгүй юу? Тэгэд Оросын хаанд улс руу бичих гэсэн байгаа юм. Энэ бичгтэр болохоор одоо монголчууд Манжин гүрний бодлогоос одоо нөлөөс гарах хүсэлтэй байна. Биднийг одоо дэмжинэ үү гэд энэ одоо нөлөө бүхий одоо манай язгууртнууд
гарч ирж устгасан. За энд бол Сэцэн хаан болоод 1 жил байсан Наваа нэрэн гар хэвсэг зурсан байдаг байхгүй юу? За ингээр Манчин гүрний иргэшилээс гарах тэр бодлогыг бол энэ шууд 100% дэмжижсэн гэдгийг бол харж болдог байгаа. Тэгэхээр манай одоо үндэсний тусгаар улсын үе буюу нөгөө бидний таны түрүүний хэлдэг штеп 1911 оны Персиклийн үе, 21 оны Персиклийн үе гэдэг шууд одоо энэ тусгал бүрт Наваа нэрэн хаангийн нөлөө байсан байгаа гэдэг нь эндээс харагдаж байна. За тэгээд 1911 онд үндэсний хувьсгал хийгдчихэж байгаа. Ер нь бол Богд хааныг хаан залаад ерөөдөө манжаас ингээд Манчин гүрнээс одоо тусгаар бас болсон шүү гэж зарлж байгаа. За энэ үйл явдлын дараа болохоор хоёр дахь төр. Хоёр дахь төрөг нөрөг үзэж байгаа задагч байна одоо Богдонд Монгол улсын. За энэ бол одоо хэн болгон тохиолдод байдаг нэг асуудал нэг баг. Ерөнхийдөө одоо бидэд бол 90 онд төрсэн гэдэг юу гэж яхаа 90 оны хувьсгал үтсэн ч юм уу те. 90 оны хувьсгалын өмнөх ч юм. Өмнөөс хүмүүс бол 90 оны өмнөх социалист одоо монголчуудынхаа үед амьдарч байгаад 90 оноос хойш ардсан Монгол улс байсан. Энэ чинь бас хоёр төр واخхой юу гэж хэлж болно. Яг тэрэн шиг Богдонд Монгол улс байгуулагдсны дараа Наваа нэрийн Сэцэн бас юу хийсэн бэ гэдэг асуудал. Яг тусдаа асуудал болж орж ирдэг. Энд бол эх орны төлөө эх орноо Манчин гүрний нөлөөллөөс гарах тий эрхчлөөний төлөө тэмцэлсэн бол дараа нь бол одоо ард иргэдээ яаж зөв захирах вэ? Монголын төрийг яаж хүчрхэг болгох вэ гэдэг асуудал яригдана. За тэгмүүд Богд хаан 1911 онд хаан болоод тухайн үед одоо байсан Монголын ноёдуудыг уус ногоон хурал зарлаа шүү дээ. Тэгээд одоо улсын хурал гэдэг шиг. Тэгээд тэрэн дээр ерөнхийдөө итвхийлэн оролцсон хүмүүсээ шагнасан байгаа юм. За энд Богд хаанаас шагнахад бол ер нь шагнахад үе уйлрах ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо зэрэг төрч усны дээд шагналуудыг авч байгаа юм. Энэ бол Сэцэн Наваа нэрэн Богд хаанд бол маш их хүндлэгдэж байна. Үнэлэгдэж байна гэсэн үг аахгүй юу? Ер нь ойлгох. Тэр нь бол шууд энэ шагнал одоо оромшуулаас шууд харагддаг. За тэгэнгүүтээ мөн Шолоо Сэцэн хааны ашиглаж байсан Маха Самади Далаа Сэцэн гэдэг цолыг мөн одоо Сэцэн Наваа нэрэн төгсөн. Тиймээс бол Манчин гүрэнд бол Сэцэн гэдэг цолыг татсан байхгүй юу? Тэгвэл энэ Маха Самади Далаа гэдэг цолыг одоо бол ингээд энд бас Шолоо Сэцэнтэй адилхан цолыг олгож бөөчн цолыг хатаж өгч сэргээж байгаа нэг юм хэлбэр байхгүй юу? За тэгэхэд Богд хаан тухайд одоо энэ төрийн алба хаш болох мэдлэг чадвартай хүмүүсийг одоо алтанд тавьсан байдаг. За энэ бол 1912 оноос 1912 оноос ерөнхийлөн захирах яамны эрхлэн зөвлөх сайд. Энэ бол маш том албан тушаал байхгүй юу? За энэ албан тушаалыг хасж байгаа хооронд бол бас нэлээдгүй хууль санаачил маш олон зүйтэй одоо асуудлуудыг яг зөв асуудлуудыг дэвшүүлж ирсэн. За тэгээд 2015 оноос 1915 оноос Богд хааны засгийн газрын шүүх таслах хэргийг бүгд захин шийдэх яамны тэргүүн сайд. Одоо хууль зүйн сайд болж байгаа юм. Тэгсэн. Их хурдан хугацаанд ер нь бол нэлээд үнэлэгдэж явж байгаад л одоо ганцхан энэ Богд хаант Монгол улсын гихт чинь л одоо Богд живцэн доо бүтгэгдэл бүр яаж үнэлэгдэж байсан бэ гэдэг нь бол одоо манай ханы одоо 12 онд авсан зөвлөх сайд байж байгаа. 15 онд бол одоогийнхоор л одоо энэ бүх улсын хууль зүйн сайд нь болчихно гэсэн үг. Энэ бол тэргүүн сайд болж байгаа шүү дээ тий. Тэгэхээр маш өндөр албан тушаал татсан байна. Тэгээд нэг юм харагдсан баг. Энэ хүн маш тийм мэдлэг чадвартай. Эрдэмнүүд боловсрсон гэдгийг харж ирсэн баг гоёдээ. За тэгээд энэ хүү ажлыг одоо улсын ажлыг эрхлэх хугацаанд цаадах чинь ингээд зүг зүгээр сууж байгаа гоо. Одоо дараа нэг амар сонирхолтой бас баримтыг хэлнэ. Энэ болохоор нэг хүний дуртдахад үлдсэн тийм мэдээлэл байдаг байхгүй юу? Яг энэ ажлыг хийж хугацаанд. За тэгээд Монгол улсын хууль зүйн бичиг 65 дэвтэр боловсруулах ажилд толгойлон оролцсон. Яг энэ үед бас Монгол улсын Богд хаанд Монгол улсын үндсэн хуулийг бас батлах гэж явж исэн гэж үздэг юм билээ. Гэхдээ тэр бол хууль батлагдаагүй л дээ. Яг тухайн нөхцөл байдал нь бүрдээгүй. Гэтэ өөрийнх нь албан тушаал байсан юм чинь тэр бол магадaltaй байхгүй. Яг тэрийг бол хийж исэн. Үндсэн хуулийг бол. За мөн 13 оны эцээр 1913 оны эцээр сайн оюухан Намнын сүрэнтэй Намнын сүрэн Сэцэн хаан Наваа нэр нар нь одоо ийм зөвлөн шийтгэх одоо шийдвэрлэх ус төрийн ийм гаргалгаа хайж эхэлсэн байгаа юм. За тэгэхэд
дээд доод хурал гэдэг юмыг 14 онд зохиосон. Мгм. Энэ нь болохоор улс төрийн альва асуудлыг дээд доороо хилцээ. Доороос хилцэж гарч ирсэн асуудлыг дээшээ хилцээд тэгээд богд ханд өргөн бариад богд хан батлна. Одоогийн бараг л наачсан төрт Тэгээ парламент болсон байхгүй юу? Тэгээ парламент ёсыг оруулж ирсэн. Тий. Татах чи өөрөө л маш тийм мундаг хүн мэддэг чадвартай маш олон тухайн үеийн бол гарч ирсэн маш олон ном зохиолог элсэн л байж тараа. Тэгээд Монгол улсад эрхтэй юм энэ вэ гэдэг. Тэгээ дээрээс нь Алтан ургийн шууд угсаа нөхшүүд гэж чинь. Тэгэхээр бас одоо дээр үеэсээ манай Алтан ургийн их Монгол улсаас авахлаа бид чинь ер нь төрч асаа маш сайн барьж ажилдаг байсан хүмүүс. Тэгэхээр энд бол яалтчгүй өөрийнхөө одоо энэ мэдлэг чадварыг л гаргасан байна л гэж би бас өөрийнхөө төгөөг уншиж байхдаа л яг тэгж бодож гаргаж удажлаа. Одоогийн бидний манай улс төр ашиглаад байгаа парламентыг Богдханд Монгол үед ашиглаж исэн гэдгийг харж цохохгүй юу? Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна бүр энэ. За мөн хууль зүйн сайд ахта бас хэд хэдэн юм хуультай холбоотой тий яс шийтгэлийг зөөлрүүлэх талаар ажиллаж исэн байгаа юм. За сонирхолтой зүйл гэх юм бол энэ юу вэ? Одоо дөнгө байгаа штэ. Төмөр гинцтэй дөнгийг ерөнхийдөө болио. Энийг зүгээр ингээд гавалдаг жижиг гавтаа болгоод тэгээ хооронд нь нарийнхан бүр жижигхэн гинжээр холбоод энэ хүмүүс ингээд хог цэвэрлдэг ч юм уу. Одоо би шууд хэллээ шүү. Ингээ хог цэвэрлдэг. Тэгээд нөгөө охир тийм газруудыг ерөнхийдөө юм охир тийм газруудыг цэвэрлдэг тийм одоо ял болгоё. Нийслэл хүрээгээр нь цэвэрхэн байлгах гэдэг шүү дээ. Энэ хүмүүсийг ашиглая гэдэг юм гээд саналыг гаргаж ирж ирснээрээ бүр энэ илүү сонирхолтой байгааз. Энэ бол тийм байна бүр амар сонирхолтой. Яг Улаанбаатар хотыг бид нар одоо цэвэрлэх гээд байгаа үзээд байгаа шиг нийслэл хүрээг бас цэвэрлэх аргыг хайж исэн. Мөн ял шийтгэл идэж байгаа хүмүүс ингээд дөнгөлөөр хүнд байлгаад байгаа биш. Энэ гав дөнгөний жоохон зөөллөе тий. Нэг талаасаа бас их хүний эрхийг мэдрэмж явж байна. Нөгөө талаасаа гэх юм бол хэдий буруу хэрэг үйлдэж одоо шорон оронд орж хоригдсан байлаа ч эдгээр хүмүүс бол хүн учраас за энэ хүмүүсийн бас нэгэн одоо хийх ёстой ажлаар бол одоо зүгээр байлгаж яхаар энэ эдийг ингээд дайчилж ажил хийлгээ. Одоо баг тэгэл түүнээс хойш бараг л ер нь бүгд л нэг одоо хүртэл хүмүүс ажил хийдэг штэ тий. Тэгэхээр бараг тэр үеэс үүссэн байх магадaltaй штэ. Ер нь бол яг холбоотой байж магадгүй. За дараагийн сонирхолтой зүйл гэх юм бол наван нэрэн цаана юу муу зүйл байсан алтан ургийн ноёдууд ашиг тийм дургүй байсан гэж магадгүй. Яг тэгэхээр нөгөө улсын хууль барьж өөртөө одоо ашигтайгаар эргүүлж ажилласан. Одоо жасаас мал хөрөнгө авсан. Тийм. Одоо тийм том тушаалтнуудыг бол буцаад эргүүлэн буулгах. Огцруулах ажлыг гэдэг хууль заагаад өгсөн байсан. За мөн дахиад нэг зүйл гэх юм бол Богд хааныг одоо мөчлөгөн жил Богд хааны мөчлөгөн жил гэх юм. Одоо Богд хааны одоо нөгөө Богд хаан залсан одоо шашны залсан одоо ой өгөхгүй. Ойтой холбоотой энэ асуудал дээр одоо мөчлөгөн жилийг тохиолдуулан цаазрах ялыг одоо хойшлуулах. Одоогийн ерөнхийлөгчийн нөгөө өршөөл шиг гэсэн. Ер нь өршөөл шиг энэ одоо чинь нэг одоо эзэн нэг сааны төрс өдрөөр ч юм уу чин одоо ерөнхийлөгч маань өршөөл зарлаж болох байхгүй. Яг тэрэн шиг энэ Богд хааны одоо мөчлөгөн жилийг тохиолдуулаад энэ өршөөлийг ингээд гаргаж ирсэн. Тэрийг Богд хаан дэмжижсэн гэж үздэг. Тэгэхээр бас яг хүний эрх юм бол маш сонирхолтой тийм гарт гаргалгааг. Одоо гэтэл энэ ардчсан төрдөл яг эдгээр зүйлсэл би болоод явж байгаа штэ. Биелцэн явж байгаа гэдэг бодохоор үнэхээр энэ тийм алсын хараатай хүн байжтэй. За дахиад нэг хуулийн сонирхолтой зүйл юм бол энэ бол 19 оны 3 сард бол гарцсан байсан хууль. За энэ агуулга нь хулгай явсан тайж нарыг одоо хууль ёсоор нөгөө одоо өөрийнх нь алтан ургийн дээр одоо цол уншихсан буулгах. Хулгай явсан гэдэг маань одоо муу зүйл хийсэн одоо хулгай ч юм уу ямар нэгэн байдлаар гэмт хэрэг хийсэн хүмүүс байхгүй юу? Энийг нь шууд одоо бол энэ ийм хийсэн одоо ноёдуудыг шууд цол хэрэгсэн буулгах. Одоогоор амар шууд хатвуулах юм бол алтан ургиас нь ч юм уу болиулах ч юм уу тиймэрхүү яригадаад байгаа байхгүй юу? Энэ бол муу юм шүү. Энд бол дахиж цол хэрэг олгож болохгүй гэж. Одоо ингээд таны дурдсан л нэг хэдхэн жишээгээр гихтчихэн л өртөө ямар тийм яг хууль яаж үйлчлэх ёстой вэ гэдгийг тэгш үйлчлэх энд бас тэгш ирэх яваад байна шүү дээ. За мөн хүн ямар нэгэн байдлаар өндөр албан тушаалтай байсан ч хэрвээ ч юм уу зүйл хийх юм бол энэ албаа хашиж болохгүй гэдэг зүйл явж байна. За одоо нэгэн сонирхолтой баримт гэх юм бол энэ бол 1911 оны үед болсон үйл явдал. Хүмүүс бол энийг бол бүр маш сайн мэддэг.
За тэгээд одоо би ерөнхийдөө нь танилцуулбал 1911 онд Мань Мазрын хошууны ардуудыг удирдан тэмцснийхэн төлөө хошуу ноён Мань Мазар Алдар жавын аюушт хүнд ирүүшгүүл тулган гянданд хорсон түүхтэй. За ард аюу шиг. За 1911 онд аюушийг ардууд чөлөөсөн бөгөөд гомжов тэргүүтэй 200 гаруй ард одоо босогчд нийлэн цэцэг нуурын дугууланг байгуулж ирсэн тухай үедээ. За энэ цэцэг нуурын дугуул нь хошуу ноёддоо 44 зүйлийн шаардах бичгийг одоо хойд өгчээсэн байгаа байхгүй юу. За тэгээд тухайн үеийн нөгөө 44 одоо зүйлийн шаардах бичгийн дээр бичгийг болохоор 165 хүний гар хэсэг одоо 165 нэрээ бичиж өгсөн байдаг. Энэ болохоор дугуй мөнгөйхны доор бичээд хэн толгойлж байгаа тийм. Доор нь ингээд тойруулаад монгол бичгээр нэрээ ингээд тойруулж өгсөн байна. Тэр нөгөө хэн удирж байгаа мэддэхгүй гэсэн утгатайгаар ерөнхийд нь ингээд одоо ерөнхийдөө бол яам томын газар руу өгж байгаа байхгүй юу. Одоо сүүлийн үеийн монгол түүхэн кинонд бас нэлээд гарсан байдаг. За тий энийг бол хүмүүс л ард аюуч бол бүр илүү мэдчих хэвээр. За тэгвэл нэгэн сонирхолтой баримт. Цэндийн дамжин сүрэнгүй 1930-ад оны одоо их үеэр энэ ард аюушгаатай уулзсан байдаг. Аа. За тэнгууд ард аюушгаа болохоор нэгэн зүйлийг танилцуулсан. Энэ юу гэхээр Цэцэн хаан Наваа нэрнтэй уулзсан юм аа. За тэгээд одоо тухайн үед болсон үйл явдал шууд одоо энэ нөгөө угсаатны зүйл чинь нөгөө хүний хэлсэн тэмдэглэг шууд үгээр бичдэг өөрчлөхгүйгээр. Яг тэгж дуудлагаар хадгалж өгдөг байхгүй юу? За тэгэнгүүт мань гүнийг буруутган алс холих бидний зааллаг тэмдгийг түүгээрээ барагдуул гэж Засагтан аймгийн чуулган газар ба Улаастан жисанд бичиг шийдэхэд тэр Наваа нэрэн зүтгэсэн байна. Яг тэгвэл энэ ард аюушгүй одоо нийслэл хүрээнд ч юм ямар нэгэн байдлаар Наваа нэрэнтэй уулзсан асуудлыг танилцуулсан байж болно. Тэнгүүд энэ асуудлыг одоо сүүл одоо ард аюушгүй дамжин сунгаад боломжилж байгаа байхгүй. Би Наваа нэрэн гэдэг хүнтэй уулзсан шүү. Энэ хүн маань одоо бидний хэргийг сонсоод цааш нь шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлсэн байж магадгүй гэж. За энэ түүх бол үнэхээр сонирхолтой түүх. Энэ за Мань Мазар хошууны одоо 1911 онд Мань Мазар хошууны ардуудыг удирдан тэмцснийхэн төлөө хошуу ноён Мань Мазар гэдэг маань одоо өөрөө Алтан уургийн шууд улсааны хүн байдаг. За Мань Мазар гэх тийм ээ. За энэ бол болохоор Засагт хаан аймгийн одоо Урайхан хошуу байгаа тийм ээ. За үүний нэг нь Дайчин вангийн хошуу буюу нөгөөх нь Дархан засгийн хошуу гэж хоёр хошуу байсан. За одоо энэ Алдар жавын аюуш гэдэг энэ ард аюуш маань Дархан засгийн хошуу буюу Ховд аймгийн цэцэг сум бүхэлдээ Мөс сумын цэцэг гол багийнхан. Тэгээд одоо түрүүний таны дурддаг одоо нөгөө цэцэг нуурын дугууланг байгуулсан гэдэг чинь одоо энэ Ховд аймгийн цэцэг сумын одоо ойр орчимд болж байгаа үйл явдал болж байгаа тийм ээ. За тэгэнгүүт тэр дотор одоо ард аюуш бол одоо Мань Мазар ханг одоо нас бартал нь ер нь одоо тэмцсэн гэж түүхэнд бичигдэж үлдсэн. За ард аюушийн түүхээр бол одоо Монголын энэ за дарангуйлагч ноёдын эсрэг бол яаж тэмцсэн бэ гэдэг түүх нь бол одоо нэлийн бичигдэж үлдсэн байдаг. Энд Наваа нэрэн хаан ер нь бичигдэж үлдсэн гэдэг бол бас үнэхээр сонирхолтой. Тэгээ өөрөө яг хуулийг яаж авч хэрэгжүүлдэг байсан. Тэгээ үнэн зөвийн талд байдаг байсныг энэ хитгэн чин дээрээс шууд харж болохоор байгаа. Одоо эн чинь хаа байсан одоо зүүн үсийн одоо Цэцэн хаан Наваа нэрнгийн тухай ярьж байхад за бүр тэнд байгаа. Тэгээ Ховдын цэцэг суманд одоо болж байгаа үйл явдал ялангуяа бүр одоо ард түмний дунд ард аюуш гэдэг одоо нэртэй болтлоо яригдсан энэ Баатарын эрдүүл. За бүр 165 хүн нэрээ бичиж үлдээсэн гэх бүр түүхэн бичигдсэн байгаа. Тэгэхээр хүмүүст л одоо тусалж авсан гэдэг энэ түүхэн бичигдэж зам ам яриагаар цэндийн дамжин сунгаад дурцагтан үлдсэн нь үнэхээр сайхан түүхээ гэж би одоо энэ түүхийг уншиж байхдаа бодож байлаа. За тэгээд ерөнхийдөө бол Цэцэн Наваа нэр нь яг зөвд ямар зөөлгөн байсныг өөрийнх нь яг өөрийнх нь одоо үйл амьдралын яг үйл явдлуудаас харж болдгийг. За дахиад нэг зүйл их юм бол Наваа нэрийн Цэцэныг бас ингэдэг олон төрд орвсон гэж муухай илтгэлтэй зарим судлаачд бол энэ бол
хэд манчин гүрэнд ажиллаж исэн Богдан Монгол улс үед одоо их дотор явж одоо дундад ирэх улсад очиж одоо мэдээлэл өгдөг байсан мөн Оросд очиж одоо цагаан Оростой ерөнхийдөө хамтарч ажилладаг байсан. Тэгэхэд энэ маш том асуудлууд байдаг хгүй. Гэхдээ энэ бол эцсийн зорилго нь бол ямар асуудал байсан гэдгийг бол мэдхэд үнэхээр сонирхолтой. Эцсийн зорилго нь яг монголчууд хатлаа байсан. Үр дүн нь монголчуудын төлөө байдаг гэсэн. За тэгээд 1917 онд Орос улсад Октябрь хувьсгал ялж байгаа юм. За энэ ямар асуудал тарьсан бэ гэсэн чинь одоо манай урд байгаа дундад ирэх улсад маш хүчтэй нөлөө үзүүлсэн. Яагаад тэгэхээр Октябрь хувьсгал хийсэн улсууд монголчуудыг тусгаар тогтнохыг зөвшөөрдөг гэсэн. Тухайн үедээ Богдонд Монгол улсыг зөвшөөржсэн гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд дундад ирэх улс буюу одоо урд байгаа Хятад улс ч ирэхгүй биднээс жоохон жирхэн. Энэ тусдаа улс ч юм бол өөр Монголтойгоо нийлээд гэдэг чинь маш том улс болчих واخгүй газар нутгийн хувьд л. Тэнгүүтээ асуудал дэвшүүлээд монголчууд руу анхаарал хандуулсан. Богданыг шүүшүүжан ирээд одоо өргөнд нь хүрээлээд одоо байрладаг шүү дээ. Ингээд монголчуудыг эзлээ. Тэгээд энэ үйл явдал нь бол зэрэг дааны бол багталтайч дундад ирхэн усаас нэг бодлого гаргасан байхгүй юу? Энэ бодлого нь Монголын том ноёдуудад нөлөөлж одоо монголчуудыг өөрийн болгох. Тэгэнгүүтээ тэр ноёдууд юу гэсэн гэхээр одоо ард иргэдэн танах бослого гарна. Тэгэнгүү тэр бослогыг танарт арах хүч хэрэгтэй. Ерөнхийдөө шүүшүүжаны орж ирсэн нөгөө их зэрэгч нь бол ямар ч байлдалгүй орж ирсэн шүү дээ. Үндсэн шалтгаан бол энэ ихгүй юу? Ер нь Монгол ноёдууд маш их ойлголцож, хоорондоо ойлголцож байгаа шүү дээ. Эднэрт ойлголцоод бид нар таныг хамгаална. Монголчууд бол Богданд Монгол улстай байна гэх. Тэгтээ орж ирээд эднэр чинь Богданыг хориод ерөнхийдөө Монгол ноёдуудыг хориод ямар ч тийм хөдөлгөөн хийх боломжгүй болгоцсон. За тэгээд шүүшүүжан Монгол байрлангуудаа нийслүүрийн цэргээ байрлалдаа Богданыг хорж байгаа юм. За тэгээд Богданыг хориход Цэцэн хаан Намаа нэрэн мөн цог орхицсан гэж үздэг байхгүй юу? Тэнд байсан. Гэхдээ сүүлийн судлаачид Цэцэн хаан Намаа нэр наач байгаагүй маа. Наач Цэцэн хааны хошооны том өөр ноён байсан. гэж үзээд ерөөдөө Цэцэн Намаа нэрэн тухай юу хийжсэн гэдэг асуудлыг бас дэвшүүлдэг байхгүй юу? Энэ бол 1919 он болчихж байгаа юм. Одоо за тэгэнгүүт энэ дахиад нэг дүгнэлт гарах гэж байгаад энэ үе Цэцэн Намаа нар юу хийжсэн? Богд хаан хоригдсон баг нийслэл хүрээнд хоригдсон багт Цэцэн хоригддаг бол энэ яг хаана ирсэн гэдэг. Яг энэ үеэр хойд хилдээгүр Борон Өнгөрн нь үзэгдэх болсон. За цаг хугацааныхаа явцад л одоо тийш тарж байгаа 19 он болсон. Тэгвэл Борон Өнгөрн нь болохоор монголчуудыг зөвөр ашиглаж одоо өөрийнхөө хүчийг сэргээх. Тэгээд энийг сэргээхийн тулд Монгол том ноёдуудыг ашиглах хэрэгтэй болдог. Заавал ёстой ер нь бол энэ үн ч орж ирээд бол нийслэл хүрээгээ эзэлж одоо цагаантнуудаас цагаантнууд гинэ одоо дунд иргэн улсын одоо шүүшүүжаны цэргээс ерөнхийдөө нийслэл хүрээг чөлөөлдөг шүү дээ. Нийслэл хүрээр хоёр удаа дайрсан. Эхний удаа хөтөлгөөцсөн. Ер нь бол хөтөлгөөдөнгүүтээ ерөнхийдөө Цэцэн хаан аймагаас тусламж хүссэн юм шиг байна. За тэгэнгүүт Цэцэн хаан аймагаас тусламж хүсгэд энд Намаа нэрэн маш их оролцсон гэж байна. Гэхдээ бүр ингээд сүүлрээ ч юм ойрхон байн бай уулзаач юм тэйгөө цаадах чи бодлого хувь л ярина. За би танад цэрэг гарах чинь цэрэг нэмэр болго цэрэг өгөх чинь туслана. За тэгээд Монгол Цэцэн хаан аймгийн хошуунуудаас цэрэг гаргаад өөрсдөө идэх ухамтай морь өөрсдөө унах морьтой цэргүүд мочно. Ерөнхийдөө ийм их чиглэх гэсэн. Цэцэн хаан аймгаас. Ингээд хүрээг чөлөөлөх цэрэг Цэцэн аймгаас гарч байгаа. Энийг хэдлээ Борон Өнгөрний аймаг бодлоо болгож бодохгүйгээр өөрсдөөсөө гоё өөрсдөө түүхийг өөрсдөө наад сонсыг гэвэл Цэцэн хааны цэргүүд хүрээг чөлөөсөн. Оролцсон байхгүй. Эхлээд чөлөөлөх гээд Борон Өнгөрн ороход хүч нь хүрээгүй. Тэгмүүд энэ ерөнхийдөө би дангаараа байж болохгүй юм байна. Монголчуудыг ашиглах хэрэгтэй гэхэд Цэцэн хаан аймгийнхантай нийлсэн. За тэгээд Борон Өнгөрнийг Цэцэн Намаа нэрэн олон зөв хүн гэж бодсон. Анхандаа бодсон юм шиг байгаа юм. Гэхдээ нөгөө хүрээг эзлэхийн дараа тэрний үйл явдал наа буруугаар хэрэгцсэн. Ер нь бол маш хүрээнд ороод маш хатуу бодлого бариад өөрийгөө би Монголыг чөлөөлөх ёстой. Одоо монголчуудыг Хятадаас чөлөөлөх тийм монд хүн гэж хэлж байсан ч 1920 оны сүүлээр Намаа нэрэн Цэцэн гэдэг Борон Өнгөрнөөс заагаа бариад эхэлсэн байсан. Яаж мэдж байна гэхээр Борон Өнгөрн тухайд Богд хааны итгэлэг болсон. Тэ? Хятадын одоо цэргүүдийг хөөгөөд яац би одоо Монгол улсын одоо том одоо танаа би бол одоо танаа баатар болчлоо гэж. Тэр Борон Өнгөрн Богд хаач маш ихээр шагнасан шүү дээ. За тэгэнгүүт Намаа нэр нэг дутсан. Цэцэн хааны маань энд ажил хий. Яг хуучин байран дээр нь ажиллах гэж үзсэн.
Бүр цэргийн яамны одоо сайд хүртэл ажиллаж явцсан. Аха. Наваа нарын цэцааныг 2 удаа дууссан бүр. 20 оны сүүлээр нэг 21 он ихээр нэг. Цэцаан хаан наваа нарын тэр үед очоогүй. Сүүлд тэр нь очоод 8 онцоод буцаад бие өвдөөд ингэ буцаад дотоороо ирсэн. Энд одоо эмчтүүлэхгүй болохгүй. Би яваа хөдөлгөөж болохгүй. Гэсээр хагаад гомдолтойж өвчтэй гэж гомдолсоороо ерөнхийдөө борон өнгөрөнд богдон хоёроос ерөнхийдөө жоохон зайгаа бариад ирсэн. За энэ үйл явдал яагаад ингэсэн бэ гэсэн чинь наваа нарын цэцаан одоо октябрь хувьсгалыг сонсцсон, мэдсэн. Ардууд бодлого барьж болд юм бэ. Гэдгийг харсан байсан. Тэгээд тухайн хүн чинь нөгөө одоо л 1921 оны хувьсгал шүү дээ. Ардын засгийн. Энэ дээр нь холбоод үйл ажиллагааг одоо энэ 20 оны сүүлээс эхэлсэн байж магадгүй. Их алсын хараатай хүн. Энэ ерөнхийд хэрвээ тэгж үзэх юм, тэгж өөрийнхөө үзээд, өөрийнхөө зөв үзээд энэ ардуудыг гаргаж яд ардууд өөрсдөө байд тэр зөв явж болдго юм байна. Барьж болдго юм байна. Олон улсын төвшөнд очихын тулд инкээсээр сонголтгүй. Хүчээр ч юм уу да хуучин уламжлалт засгаар энийг барьж болохгүй мэн гэхэд бас хойд бүр харцсан байсан. Аха. Энэ бас нэг юм сонирхолтой тох явж байгаа шүү дээ. За 19 оны үе гэж яран гот чинь хаанар чинь ингэж 29 байх шүү дээ. Их залуухан байгаа гэсэн. Залуухан. Ер нь бол нөгөө залуу цэцаан. Тий, залуу цэцаан тийм ээ. За тэгэнгүүт яг цаг хугацааны хувьд ярих юм бол одоо тухайн үед л одоо юу гэдгийг за бусад хангууд чи яаж ийсэн те тэгэнгүүт чинь Сэцэн ханаас тусламж хүссэн байна гэдэг нь өөрөө Сэцэн хаан өөрөө тухайн цаг үедээ бас ямар хүчрхэг байсан одоо өөрийн бодлогын хувьд ч гэсэн за мөн богдод одоо хичнээн живцэн дан бухтагтад хичнээн үнэлэгддэг байсан бэ гэдг нь эндээс бас харагдаж байгаа тийм ээ. За тэгэнгүүт үүний дараагаар за энэ бараан өнгөрөн бол ер нь нэг жоохон тэмхэн байна шүү. Тэгээ цаг хугацаа ер нь нэг жоохон тэмхэн болоо явчлаа шүү гэдгийг бас зөнгөөрөө ер нь мэдрээд бас жоохон хөндөрөөд зайгаа авч байгаа хэтэр хэлбэрийг яг ингээ харах юм бол айхтар тийм алсын хараатай хүмүүс тарахад байгаа тийм ээ. Бидэд бол Сэцэн наваа нэрнийг бол хамгийн сүүлийн Сэцэн байсан. 3 төр зүтгэсэн, 2 төр 3 төр зүтгэсэн. Одоо Монголын хувьсгалд ингээд авралцсан. Ингээд ерөнхийд нь Сэцэн маш томор ингээд харчаад яг жижигхэн үйл явдалд нь харж чаддгүй. Жижигийг нь харах юм бол одоо хичнээн ухаалаг маш ухаалаг тэгээ маш тийм зөөл байгаа. За тэгээд Сэцэний холбоотой тийм нөгөө ам мэдээ угсаатны тийм ам мэдээ нэлээдгүй байдаг. Энд аймагт тэр. За тэгээд Сэцэн наваа нэр нь ноёд данжаар говийн ноён хотогт данзаар явж байгаа хүртэл уулзж ирсэн. Тэмдэглэл хүртэл байдаг юм лээ тохиолдол. Тэр нь болохоор данзаар явж байгаа хэрлэн голын урд дохоод ирээд өвлжиж яхад нь Сэцэн наваа нэр очиж уулзж ирсэн гэсэн юм. Мэдээнд байдаг байхгүй юу? Манчлагуудад бас бичиг үргэж байсан цаг хугацаанд хэд үед тарж байгаа бас нэг уулзсан байдаг шүү тий. За тий энэ нь болохоор сонирхолтой. Би түр нөгөө орхицсан байхгүй юу? Юг Шүшүжан бүрийг ижлээд ерөнхийдөө хятадууд монголчууд хятадын нэг хэсгээ доторх мууж улснаа гэд монголчуудыг хүчирч хөшөрлөж байгаа. Богданыг. За тэгээ Богдан одоо ямар ч тийм гадагшаа тэлэх одоо бодлого боломж байхгүй үедээ байсан чи Шүшүжан дундад иргэн улс руу одоо үндэтгэл үзүүлэх гэсэн дэвчэглэх гэсэн Богдан руу. За тэгмүүдээ дундад иргэн улс руу ерөнхийдөө Богданаас одоо хэдэн дундад иргэн улс руу бэлэг өгөх тийм хүмүүсийг сонгож байгаа. За энэ хүмүүс бол очиод юу хийх вэ гэдэг асуудал. За тухайд очиж 10 очиж бол Богд хааныгаар бол бэлгээ өгнө, дундад иргэн улс бол үндэтгэлийн үзүүлэлтээр яг бол одоо дотор нь ороод тэгээд үгүй эзлэгдсэн байгаа ордон байхгүй юу. Тэгмүүд энд бол тэнд байгаа удирдагчид нь нөлөөлж одоо тусгаар улс гуйх тийм ажилтайсан. За мөн одоо тухайн үед замд байсан одоо Монголын томоохон ноёдтой уулзч байсан. Уулзаж явах. Мэдээсэл төр. Мэдээсэл төр иймэрхүү ажлууд явж исэн. Одоо бид нар яах вэ гэсэн асуулт өвчилж байгаа шүү дээ тэнд. За Богд хаанаас тушаал авсан одоо дундад иргэн улс руу бэлэг хөрвүүлэхээр явсан 10 маань за очоод яг үндсэн үүрэг бол биелүүлж чадаагүй. Тэндээс ямар ч дэмжигчөөрөл чиглэл өгөөгүй. За бид нарт бол та нар бол манай харийн улс ирвэрээ шүү гэсэн мэдээлэл өгсөн. За яг энэ чинь бол шууд бид нар шиг одоо шиг машин суугаад ахиж очихгүй шүү дээ. Маш олон хоног л өсөх хэрэгтэй. Тэгэл унаа морьтой бол явдаг. За энэ асуудал бол замдаа бол өвөр Монголын том
шуугаар дайрч ноёдтой уулзчил мэдээлэл хүргэж авсан байна энэ. Энэ бол хувийн одоо Богданаас хэрэгжүүлсэн одоо нэг бодлого. Урдаас яаж салан тусгаарлах буцаад тэгээд бидний авч хэрэгжүүлж исэн энэ асуудал хүндэрчээд байгааг ойлгох. Яг тэгэхээр нөгөө би түрүүнд хэлсэн шүү дээ. Шүүшөө жааны тэр ирж байрлахад Монголын ноёдын төлөө байсан. Энэ жижигхэн буруу бодлогоос олж бид нар асуудал болж байна. Яах вэ гэдэг асуудал хэрэгс. Яг тэр зэрэг орж ирэх бид нар өөдс нэг тэмцээгүй. Шууд л ороод ирсэн шүү дээ. Ямар ч одоо нэг хориг тэмцэл. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бол тухайн үед яг боддоор ярихад яг юу болсныг бол хийж мэдэхгүй. Богдхан эсвэл бүр өөр тохирсон байсан юм уу? Эсвэл Цэцан сайн оюун хаан өдрөг тохироод оруулж ирсэн юм уу гэдгийг бол хинч мэдэхгүй. Гэхдээ болиулахаа ямарчсан хүмүүсийг бол явуулсан гэдэг. Тэгэхээр бол энэ жоохон хүч төрсэн асуудал өдр байгаа баг. Түүхийн хувьд бол. За тэгээд Цэцан Наваа нэр маань түрүүнд хэлсэн. Ер нь энэ хаан засаг л болохгүй байгаад байна. Харин өндөр хөгжтэй орн болгонд үйлдвэрлэх аж ахуй бидэнд хэрэгтэй. За тэгээд энд бол ард иргэд маш их оролцох хэрэгтэй. Яг тэгэхээр нэг хан нэг аймаг энийг хийх боломжгүй гэдгийг Цэцан Наваа нар харсан байсан. Тэгээд ч энэ одоо өөрийнх нь яг амьдралын үйл ажиллагаагаараа ардын засгийг шууд хийсэн байдаг. За би дараа нь ярихад бол Сүхбаатар жанжинтай ямар холбоотой юм? Нэг сонирхолтой зүйл тийм бол Сүхбаатар Наваа нар хоёр маш ойрхон насны зурагтай. Маш ойрхон насны зурагт болсон. Тэгэхээр хоёулаа Цэцан аймгаас гаралтай. Хоёул Цэцан аймгийнх. Тэгэхээр энэ Цэцаны хэрэгжүүлсэн Богданд Монгол улсын үед хэрэгжүүлсэн бодгож хэрэл дотор нь одоо үйл ажиллагааг явахдаа Сүхбаатар жанжимаач дотор нь явж исэн байж болно. Өөрийнх нь ирээдүг гарсан дараагийн бодлого дотор нь Сүхбаатар жанжимаа хүртэл байсан байж болно. Гэтэ нэрм нь хоёулаа ямарсан Монгол улсыг ардын засгийг Монгол улс ардын засгийг гаргаж ирээд бүгд найрамдах Монгол ард улсыг бий болгосон болсон. Хоёулаа. Тэгэхээр хэлээ дараа нь бол маш сонирхолтой яг бүгд найрамдах Монгол ард улсын тэр үеийг Цэцэн хаан Наваа нэрэн бол за таны түрүүний хэлдгээр за Манжчин гүрний одоо сүүл үед хан цол аваад за тэгээд тэр үеэс гадна дахиад Богдхаант Монгол улс явж байгаа 11 оны за 21 оны үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолын явсгал явж байгаа. За энэ үеийг бол одоо хамгийн их тийм нэлээд сайн хүлээж авсан. Түүхэнд бол өөрийнх нь оролцооч бас маш их байгаа. За дээрэс нь энэ үеийн хувьсгал бол одоо Монголын ард түмэнд хэрэгтэй юм а гэдгийг бол нэлээд сайн одоо ойлгож ард түмний талд зогсож байсан гэдгийг бол одоо түүхэнд бол нэлээд бичигдэж үлджээ. Тэгэхээр бид хоёр бол за хэний хүүхэд вэ нэвтрүүлгийн дараагийн дугаараар Наваа нэрэн хамгийн талаарх за 21 оны хувьсгалаас хойших түүхийг ярина гэж ойлголоо тийм ээ. Тэр үеийг яриад тэгмүн Наваа нэрэн Цэцаны талаар ерөнхийдөө яг Цэцан аймгийн ард иргэдүүд юу гэж ярьдаг байсан юм. Тэрний талаар нэг товчхон яг хүмүүс сонирхолтой байж магадгүй жишээнд бас яриад. За тэгээд энэ удаагийн дугаарыг дуусгахдаа одоо нэг сонирхолтой мэдээлэл дуусгавал Цэцан Наваа нар маань маш гоё залуу байсан гэж ярьдаг. Өндөр нуруутай байдаг. Өндөр нуруутай маш гоё цэвэрхэн тийм хувцалсан. Маш тийм энгийн хувцалсан тийм хүн байдаг гэдэг. Тэгээд Цэцаны наадмын одоо аймгаас хоошоо болдог байсан гинэ. Тэгээ хоошоо болоход хүмүүс наадам үсэх гэж биш. Залуу Цэцан харах гэж. Тэнд цуглдаг байсан гэсэн тийм яриа байдаг. Ястай тийм түүх байдаг юм лээ. Би уншиж байхдаас энэ хүн чинь их тийм сайхан нөгөө суудсан нэг юм зураг байдаг шүү дээ. Одоо бид нэр бас гарах гэж бодож чинь тэр зургийг нь харчаад их тийм сайхан цэвэрхэн одоо өстой нөгөө халтын юмдөнгөөгөө гэдэг шиг одоо тийм сайхан эр хүн байж дээ гэж харж илаа. За мөн дээрээс нь одоо манай хаан залуугасаа эрдэм мэдлэг боловсрч одоо олны донд ямар тийм сайхан нэр цугаа дуурсгаж мөн энэ цэцэн хаануудынхаа цэцэн ханыхаа ард иргэдийн дунд хэрхэн одоо өөрийнх нь зан араншнаар болоод за өөрийнхөө үйл хэрэгээр одоо хэрхэн домог болж үлдсэнийг одоо бид дараагийн дугаараараа ярих нь байна. Би үүнийг бол одоо тэсний одоо хүлээж байна. За тэгээ энэ удаагийн дугаарт маань цэцэн ханы манай цэцэн ханы хамгийн сүүлчийн хаан Наваа нэрэн хаангийн талаарх мэдээллийг хүргэсэн. Өнөөдөр баярлалаа. За тэгээ манай үндэсний мөр болоод за хэний хүүхэд бай дугааруудыг дэмжин ажиллахыг хүсэх юм бол манай хаягаар холбогдоосэй гэж хүсэж байна. Энэ удаагийн